Шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сууг үзэгч сонсогчдоо сайн сайхан бүхний хүссэн мэдчилж байна. Бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 гэсэн хост долгионоор хүлээн авч сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аялах боломжийн хүн бүрдүүрээтэй Join Me-ийн мэн аялын цахим платформ болон чанарыг танд авчирна гэсэн ураатай Lenus Med компани хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids мультивитамин ажиллаж байна. Студид өгүүлэгч орчуулагч Мухатар маань. За манай дэлхийн сонирхолтой содон ямар сайхан гоё өнгө байгаа вэ? За бидэнд ярьж өгөхөд бэлдсэн байгаа. За өнөөдрийнх бол үнэхээр нэр маш сонин нэг юм хэвтүүлээ ярих гэж байгаа. За энэ нэвтрүүлгийн агуулгыг бэлдэж хугацаанд надад нэг юм сонсч ирсэн дуу нэг үзчихсэн бичлэг санаанд орсон байхгүй. Тэр юу вэ гэхээр одоо дэлхийн дахинд алдартай болсон авиачлалын Америкчуудын шоу байгаа тийм. За тэр зураг шоуны 2014 оны хөтөлбөрт 84 настай Рэй Джессел гэдэг нэг хүн оролцож байгаа. Оо за Ахмад. Тий. Тэгтээ их тийм сахилахгүй өвөө байсан байгаад байгаа. Одоо ямар дуу дуулснаас нь одоо бодоод үзэхэд ер нь л тэгж бодож болохоор. Тэгээд би дуугийн зүгээр нэг дууных нь үгийг зүгээр нэг орчуулж өөрөөхөө нэг орчуулж үзсэн байхгүй. Тэгээд агуулга нь болохоор нэг юм. Нэгэн охинтой уулзлаа. Нин гуа охин байлаа. Хачин үзэсгэлэнтэйг нь би бишрэвэ. Харин тэр охинд хамаагүй илүү юм байваа. За. Химэй гэж ихтэйхэн хичнээн сайхан инээдэг юм. Дэгжин сайхан алхатаа дэндүү гоё яриатай. Даанч нэг л юм нь илүү, нэг л юм нь илүү гэж. Тэр охин боож готой байваа гэж. За. За, амьдралд алдахыг алиг тэргэх вэ? Ийм л учрыг Морфигийн хууль гэдэгтэй. Яавч харин эр бэлэг эрэхт нь ёстой надад хитэрнэ. Ядахад тэр нь минийхээс том байсныг яана. Саймоны экзэн царай шууд нүдэнд харагдчих ш тэ. Тэг яг ер нь үзэгчэд шөөгчд ер нь яг тийм юутай хүлээж авсан. За тэгэхээр одоо ингээд харагдах байдал байгаа байдал бие авчаа байдал ер нь нийгмийн статусын хувьд ч гэсэн зарим газар за ингээд газруудад янз бүрэлтэй. Гэхдээ ер нь эмэгтэй хүн гэж одоо харагддаг мөртлөө бие махбодын хувьд бэлгийн хувьд эрэгтэй байдаг буюу одоо зарим тохиолдолд lady boy гэж нэрлэдэг байдаг. Тэр хүмүүс ер нь одоо Тайланд ч одоо тэргээр алдартай. Жухам яга Тайланд ягаад энэгээр алдартай болвоо гэдэг тухай өнөөдрийн нэвтрүүлгээр ярих гэж байна. За тэрнийг одоо тай хэлэнд нь өөрсдөө нь болохоор Cataway гэж нэрлэдэг. Тий яг тэгэхээр одоо хүмүүс одоо асуудаг за заримнаас одоо бодож л байгаа. Lady boy гэвэл энэ ер нь яг доромж утгатай юм шүү. Тэргээд тэгэхээр ер нь бол зарим орчин нөхцөл зарим соёлын хүрээлэл ч юм уу зарим хүмүүсийн ойлголтоор ер нь бол доромж утгатай мөн. Тийм учраас одоо хамгийн зөв оновчтой хэллэг нь одоо транс эмэгтэй гэж ер нь хэлдэг. Тийм тэгэхээр энэ нэвтрүүлгийн хүрээнд ч гэсэн бид нар одоо хинэгч гадуурхахгүй хинэгч доромжлохгүй байх одоо ёс суртахуунтай байхын үүднээс транс эмэгтэй гэд ер нь нэрлээд явах юм аа. За яагаад Тайландд гэж байгаа юм? Өөр улс газруудад яагаад үсээг юм бэ гэж тэ. За соёл уламжлалын нөлөө талаас нь ярихад за төрөлхөөс эр хүүстэй одоо хүмүүс эмэгтэйл гоо сайхныг сонгож эмэгтэй төрхтэй болж амьдрах үзэгдэл Тайланд улсад саяхнаас үүсээд байгаа юм ерөөсөө ч биш. Энэ бол маш олон жил олон зууны улбаатай тийм үзэгдлээ. За эртний буддын зарим бичээс 3 дахь хүүс гэж байдаг тухай бичсэн бөгөөд энийг хориглоогүй. За тэгтээ бас хүчрэг хөлн дэмжээгүй. Зүгээр тийм юм байдгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тийм одоо судрагчд нүртэл тийм бичсэн байдаг. Энэ дэр маш чухал нюанс явж байгаа. Энийг ер нь хориглож яах хориглохоор яг ямар шигтэй. Эсвэл дэмжих ямар шаардлага вэ? Зүгээр л байдаг юмыг байдаг гэж хүлээн зөвшөөрч гээд энэ судрагчгийн энэ нөгөө нэг тэр их мэрэгэн цэцэн ухаанд нь хүртэл ингээл бичсэн биз дээ. Бүр эртний гэж шүү дээ. Тийм асар эртний тийм. Тэгээ 3 дахь хүүс гэж байдаг тухай ингээд буддын зарим бичээс ингээд бичсэн байдаг гэж байгаа байхгүй. За Бангкок хотын нэгэн сонин дээр эртнээс нааш буддын шашин 4 хүүс байдаг тухай дурдсан байдаг боловч энэ нийт шашны хэмжээнд бус магадгүй уг шашны нутагчсан хэлбэрт ингэж бичсэн тохиолдол бөө бицээ гэж байгаа. Энэ Theravada буддизм гэж одоо Тайландын буддизмыг хэлээд идэх штеп. Тэгэхээр тэр чинь тухайн орчин нөхцөлтэй тэр чинь
цэврээрээ ер нь бол ямар ч шашин буухгүй шүү дээ. Монголын нөхцөл хүртэл ингээл буугаад ирэхдээ шарын бөөм үгээд хүртэл гараад ирсэн байж байгаа жишээтэй тийм. Тэгэхээр энэ тухайн одоо соёлын нөхцөл нь ямар вэ? Хүмүүсийн одоо хүмүүс юг нийтлэг гэж хүлээж авч байна. Тэрэн дээр нь одоо ажиглаж байгаад ингээд нутагчсан хэлбэрт нь иймэрхүү байдлаар хэвшсэн байх боломжтой гэж ер нь харагдаж байгаа юм. За магадгүй ингэж эртнээс хүлээн зөвшөөрч байсан нь өнөөгийн Тайландын соёл транс эмэгтэйчүүд entertainment, медиа болон гудамжны бэлгийн хөдөлмөр эрхлэгчдийн дунд хүлээн зөвшөөрөх гол хүчин зүйл болсон бизээ гэж байгаа. Энэ юу штэ Тайланд чинь ер нь зүүн өмнөд одоо орнууд дундаас яг колоничлалт оргоо ганц болсон шүү дээ. Тийм гэдэг. Тий. Яг нөлөөнд бол орсон багтаад нөгөө тухайд галт тэрэг орчин үеийн соёл, аж үйлдвэрийн соёлын юмнууд бүгдээрээ юун гаралтай амжиж орж ирсэн шүү дээ, тий. Тэгэхээр яг түүнээс албан ёсоор колони бол байгаагүй гэдэг шиг байна. Одоо ямар ч дайнд ялагдаагүй, колоничлогдоогүй. Тий. Тийм учраас одоо өнөө цагийн хаадуудаас хамгийн баян хажууд манай Тайланд гэж боддог тийм. Манай нөгөө айхтар нөхөр. Хил амд дагуулад байдаг. Хил амд ордог нөхөр чинь тийм. Тэгэхээр одоо ингээд нөгөө нэг юу нь ерөөсө дарагдаагүй нэг тийм уламжлал нь одоо энэ хүйсийн чиг баримжны уламжлал гэж нэг байгаад шүү дээ тийм. Биднээс одоо бүр буддизм, Theravada гэдэг чи одоо нөгөө буддизмын зөв үнэт Азад тархсан одоо нэг чиглэл байгаа шүү дээ. Тэр судар номон дээр нь одоо бид бол жишээлбэл 3 гэж ойлгоод байгаа шүү дээ. Unisex гэдэг дунд нь байгаа гэсэн чинь 4 гэж. Тий. Индонез тийшээ энэ бол 5 6 мургаач гэж байдаг юм шиг үлээ. Бүр 5 6 олон гэхлээр одоо бүр одоо яаж вэ гэд мэдмээр санагдаж байна. Тий. Эрэгтэй төрхтэй эрэгтэйсэн. Тэгээд эмэгтэй хэм маягаар амьдэрдэг. За дундын сармаг хэм маягаар амьдэрдэг. За эмэгтэй байснаа бас дундын сармаг болохоор дахиад өөргөд явчихдаг юм ингээд нилийн хэд болол ингээд явчихдаг юм билээ. За Тайландын 14-өөс 18 дугаар зууны үе аюутайгийн үе гэж байдаг. За тэр үеийн уран зураг, уран зохиолт ордны татвар юмс хоорондоо харьцаанд орох нүцгэн биеэрээ нэг инхрийлж байгаа үзэгдлийг дүрслсэн байдаг. Тэгэхээр энэ нөгөө нэг хоёлаа нэг зарим нэвтрүүлгүүдээр ер нь ярьдаг штеп нөгөө эрэгтэй эмэгтэй хүний бэлэг чанар тэрийг одоо хамгийн их дарангуйлдаг дарангуйлдаг тэр юм чинь христианаас маш одоо улбаатай гэдэг. Тэгэхээр тэр пуритан соёл гэдэг байгаа тэр соёл чи ер нь бол энэ бэлгийн аливаа янз бүрийн эрх чиглэлтэй олон янз байдалтай ийм шин чанарыг одоо тал бүрээр дарангуйлдаг тийм л одоо жигших үзээ одоо гадуурхаа хандлага харагддаг тийм. Тэгэхээр тэрнээс бас ер нь улбаатай байгаад байгаа. Тийм учраас колонд орж байгааг учраас уламжлал нь хайрцаггүй бас одоо бүрэн бүтнээрээ хадгалагч үлдсэн гэж бас үздэг юм лээ. Тэгэхээр одоо тэр ордны тэр янз бүрийн зурган дээр тэр зүр хэвийн үзэгдэл мэтэр дүрсэлж штэ тэрийг хинч хуус чаяагүй байна тэрийг хинч арилгаагүй байна гэдэг утгаараа ч юм уу те. Одоо нөгөө Египтийн эртний янз бүрийн юмнууд барилга уран баримлын юмнууд таан турганыг наам шигтгэмэл зургууд гэдэг ч юм уу тэр байна. За Ведийн соёл энтхийн янз бүрийн за зөвхөн Ведийн ч гэлтгүй ер нь үе үеийн янз бүрийн соёл иргэншилт нөгөө юунууд байдаг. Гермафродит хос бэлэгтэй буюу эрэгтэй эмэгтэй юу манин гэж ярьдаг штэ. Тийм тэгэхээр тэр чинь ч гэсэн ер нь цаг үе болгонд энэ тийм ингээд байдаг л байсан байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрийг яг цаг үе болгонд газар нутг болгонд өөрөөр хүлээж авдаг. Зарим газар бол жишээ нь ингэж хүлээж авдаг. Эдгээр одоо бид нар шиг энэ хүмүүний ертөнцийн юм хараахан биш байна. Энэ бурхтын одоо ялангуяа энэ нөгөө нэг Шива Парвати гэдэг хоёр бурханы одоо ингээ нэгдлэр өөр нэг бурхан үүссэн ингээд ер нь хинду шишинд бол байдаг штэ. Тэгээ тэрнтэй адилхан Египтийн соёл иргэншил бас тийм грекийнх. Гермес бурхан Афродита бурхан хоёрын нийлбэрээр Гермафродит гэдэг одоо үссэн гэсэн тэгж одоо манай бурхтын домог дээр хүртэл ярьж ирсэн байхгүй. Тэгэхээр тийм одоо бурхтын ертөнцийн ямар нэгэн үзэгдэл хүний ертөнцид одоо нэвчиж орж ирсэн учраас ийм өрмөц хэвшинчтэй хүмүүс үүсчихэд байна. Тэр одоо магадгүй нэг 100 мянгад нэг ч юм уу 200 мянгад нэг ч юм уу байгаа шүү дээ бодвол. За яг статистикийн хувьд ямар байдгийг би хэлж мэдэхгүй. Монголд ч гэсэн байдаг шүү дээ. Би хүүхэд байхдаа би манин гэдэг үгийг мэддэггүй байхдаа тэрийг уншиж байсан байхгүй. Тэгээд тэр ингээд яг юуг нь ямар хүнийг манин гэдэг юм бол тухайд яахлаараа ч тийм сонирны юу би ч 5 6 настай баг тийм уншижсэн баха. Тэгээ бидний хувьд бол манин гэхлээр нэг тэгээ төрчөөд байна тий. Энд болохоор төрцнийгоо
жоохон өөрчлөлтөө авч юм шиг тий. Ямар нэгдүгээр ямар ч дарангуйлахгүй байна. Хоёрдугаар нэг ийм судалгаанууд сүүлийн судалгаануудаар ер нь батлагдсан л да. Хүйсийн чиг баримжаа олдмол байх боломжгүй гэдэг. Тий, тэгэхээр үнэхээр л энэ ийм олон одоо юу Тайланд ч мангар олон хүн амтай штэ. Тий, тэгэхээр тэр чин тэр олон хүн амаас нэг тодорхой яг энэ трансгендер гэж транс эмэгтэй болчоод яваад байгаа тэр чиглэлийг нь ингээд авчих юм бол бас нэлээд олон гэж л харагдаж штэ. Монголоос за бүгдийг цуглуулах юм бол хэд гарах юм. За дарангуйлцныг нь одоо мэддэхгүй байна тий. Хүн амд эзлэх хувийн үзүүлэлт бодоод үзүүлэлтээр тий. Тэгэхээр дээрэс нэгдүгээр дарангуйлахгүй нь хоёрдугаар энийг аялж үлчний брэнд болгочод байна. Бүр брэнд. Тий. Одоо манай чинь нөгөө Таиланд руу аялал гаргадаг штэ. Тэгээд тэнд байгаа одоо Таиландын аялал жуулчлалын одоо жуулчнаа татах томгийн чухал том үзмрүүд үйлчилгээнүүдийн гол одоо дүр нь энэ өнөөдрийн бидний сэдв байгаад байна л та. Тэгээд хамгийн гайхалтай нь бүр хитрхи үзэсгэлэнтэй. Харин тийм гэсэн. Тэр нэг сонирхолтой. Бүр яаж вэ гэмээр. Их сонирхолтой бүр. Саяны дугуунд гардаг шиг л. Тий, нэрэл тэр 80 эдтэй хүн болвол одоо ингээд үнэхээр сайхан байсан. Тэгтээ гээд дуулаад байгаа шиг бүр нэр яаж вэ гэмээр тийм үсэн. Харин тийм гэсэн. Тийм байдаг гэж. Тэгээд тэр гол нэг дарангуйлдаггүй тэгээд брэнд болгоцсон гэдэг утгаараа энэ тэгтээ юу бас янз бүрийн соёлын болон нийгмийн янз бүрийн хэрэгцээнүүд бас ер нь гарсан юм байл. Тэгэхээр тэр тухайд ер нь зогс яриад явчих гэж бодож байна. За харин транс соёл түгэнд харахад гол нь үзүүлсэн нь Тайландын голлог шашин болох Theravada буддизм түрүү ярьсан те. Энэ шашин трансгендер бэлгийн чиг антрыг албан ёсоор буруу шааж байсан тохиолдол нэг ч үгүй. Ер нь Авраамын гурван шашинд буруу шаадаг. Еврей шашин, исламын шашин, ислам уучлаарай. Христ шашин тий. Тэгээ эдний ер нь бол энэ гурван шашин бол эдний бүх салбар сектүүд нь бүгдэн дээр нь буруутгадаг. Буддизм буруутгасан юм байхгүй. Өөр энэ тентгийн онгоц хөтөлгөөд буруутгасан юм байхгүй. Ер нь бол тийм билээ. Тэгэхээр энэ гурван шашин дэлхийд даяар тархахаас өмнө бид нэр хүйсийн чиг баримжааны талаар шал өөр ертөнцид амьдардаг байсан гэж ер нь төсөөлж болох юм билээ. Тийм биз дээ. За тэгээд Тайландын эртний бичээсүүдэд саарм хүйстэн буюу галбир дороо. За галбир дороо буюу эмхтэлэг тайган гэх мэт үгүүдийг хэрэгэлсэн байдаг. За Тайландын ертөнцийн үүслийн домог гэж. Одоо энэ ч нэг шашин болгонд ялангуяа онгоц шүтлэгтэй шашин болгонд ертөнцийн үүсэл гэж нэг байгаа шүү дээ. За тэр домогт хинду буддист үлгэрүүдэд за түрүүн ярьсан гермафродит буюу манин. За энэ одоо мөн хүйсийн хувьд ягшмал бүс төрүүд гэдэг ч одоо энийг одоо бодвол non binary гэдгийг л одоо ягшмал ус гэж хэлсэн байхаа. Ягшмал гэдэг нь нэг бол цэвэр эрэхтэй, нэг бол цэвэр эмэгтэй гэдэг байгаа шүү дээ, тийм бүс төрүүд гардаг талаар зарим эрдэмтэд судалж тогтоож байсан гэдэг байгаа. За энэ дэр би бас ингээд нэвтрүүлэг бэлдэж байгаа хугацаанд бодож байгаа байхгүй. Монголд бас ер нь айгүй угаасаа дарангуйлдаг. Дарангуйлдгээс гэхээс илүү ойлгодоггүй. Тий. Ийм хүн байдаг ч гэж боддоггүй. Жохон гадуурхах маяг. Энэ зүгээр л нэг ямар хачин хүн бэ л гэж боддог. Одоо манай үзэгчдэр бүгдээр бодоод үзэх хэрэгтэй. Хамаатан садан ингээд олуулаа амьдэрдэг ч юм эсвэл ингээд айлгүй шиг ингээд зөндөө хүн. За хүн хүүхэд байхасаа насанд хүртлээ хитэн хүн ер нь таньдаг болж үстэй 100 150 хүн юм уу те. Тэр хүмүүс дотор ингээд нэг иймэрхүү хүн байсан байх магадaltaй зүгээр одоо ингээд бодоод үзэхэд хинт ямар ч харилцаа үүсгэдэггүй, хинтээ ч гэрлээгүй. Тэ. Одоо энэ нэг тийм нэг ихч нэг хамаатны нэг тийм ихч байдэн штэ. Аав ээжгээ асраал байж идэг нэг тийм ихч байдэн штэ. Тэгээд очоо харахаар ихч гэдэг нэрт нэг ах сууж идэг штэ. Бараг нэг байгаа байдал нэг тийм нэлийн ирчүүд ч юм шиг те. Тэгэхээр тиймэрхүү юм бол Монголд ч гэсэн ер нь байсан. Энэ ч нэг юу юм байна л да. За бид нар нэг хол амьдардаг одоо ингээд тал нутагт тархан сурч амьдардаг болохоор нэг тийм хүн байхлаар тэр хүний зүгээр л за магадгүй нэг хачин хүн гэж ойлгочтой. Тэгтэл олвол 100,000 хүн 200,000 хүн нэг дор ингээд амьдрахлаар ийм хүмүүс ч ер нь бас тусдаа нэг ийм өөр төрлийн хүмүүс байгаад идэм биш үү. Магадгүй 100 хүнд нэг 200 хүнд нэг 500 хүнд нэг тэгээ тийм хүмүүс байгаад идэм биш үү гэсэн нэг тийм ажилт хийж болох байсан баг. Монгол гэрүүд гэж амьдардаг байсан. Эсвэл нөгөө талаасаа ийм юу гэж боддог. Одоо 100 хүнд төрж байгаа тэр тоо Таиландд арай олон. Манад арай цөөхөн байсан гэж. Магадгүй тийм нэг ийм албан ёсны судалгаа байхгүй юм чи магадгүй л тийм байж магадгүй гэж хараад байна л да. Бид нар монголчууд бол яг ийм үзэлт бол нэлээд ийм хаалттай ийм одоо ийм хамгаалттай байгаад шүү дээ. Бидний хамгийн ойрхны чи осорж байгаа шүү дээ. Тий. Түүнийг нэлээд гадуурхасаар агаал ингэж явлаа.
Тэгээд тэр чинь одоо бид нар нэлээд тийм юм хүлээж авах болоог одоо гэтэл бид нар чи итгэр зүүн байгаа л тий. Тэгэл яг хуу тэр яг усар жамын тохиолдолд бид нар бас нэг ухамсар доорой гэдэг л харуулсан л та гэсэн юм дээр тэрийг зүгээр харж баясаад байгаа байхгүй. Тэгсэн тий. Тэрийг ерөөс хинч тэрийг ойлгоё гэж бодоагүй Монголын Жокер гэж нэрлэдэг байгаа шүү дээ хүмүүс тий. За тэгээд энэ маягаар одоо дунд 100 болоход 90 юм нийлсэн 3 дахь хүйсийн тухай ойлголт соёлын ухамсарт нь бүрэн шингэсэн байсан. Өөрөөр хэлбэл трансгендер гэдэг үүсгэхээс ч өмнө эсвэл им гэдэг англи багтахгүй хоёр хүйсийн нийлбэр шинжтэй хүмүүсийг Тайландд одоо хүлээн зөвшөөрдөг байжээ гэж. За Ханху Крейсэн гэдэг масалтай уйлантай нөхөр байсан. Энэ бол одоо зөвхөн эрчүүдээс үрдсэн ганган чамин даашин зөмсөж зүүсгэл гоёл нүүр бүдгээр гоотон ард нийтийн наадам жүжиг тавилдаг байсан ба тэдэндээ хамт одоо үд шиг өнгөрөхтэй огтоос хичээ санаа зовдгоо хүн байжээ гэж. Тэгвэл манай нүүн Таиландын одооны хаан ч одоо бие авч яваад байгаа нэг тийм сонирхолтой өөр үнцэг харагдаад байдаг шүү дээ. Түүхэнд нь өөр нэг хүрээлэл тий байсан бахан тий. За тэгээд тэрнээс гадна одоо зарим хөдөө орон нутгаар одоо эмэгтэйчүүд ижил хүйстэй ирчүүд за болон транс эмэгтэйчүүдийг зөөлөн сүнстэй гэж үздэг. За энэ болох нэг нутгийн шашны уламжлалт байгаа шүү дээ тий. Энд чи яг за 100% тэр одоо буддизм гэж байхгүй нь ойлгомжтой шүү дээ. Нэг маш цөөн хувь нь одоо арай өөр нутгийн онго шүтлэгтэй байгаа тий. За тийм тэгж үздэг тул транс эмэгтэйчүүд сүнс нөгөө ертөнцтэй харилцах бурхтын дуу хоолойг сонсох үзмэр мэрэг төлөв үлдэх гэдэг ажилтай байдаг. Одоо ажил хийдэг байсан гэж байгаа. Тэр одоо нөгөө нутгийн шашныхын хүрээлэл. Тэгэхээр яг нөгөө эртний грек юу гэдэгтэй адилхан. Энтхийн хинду шашмаштай гэдэгтэй адилхан ямар нэгэн бурханлаг үйл явц тийм нэг хүний ертөнцид ингээд нэвчиж орж ирсэн гэдэг ойлголт бас л ингээд байгаад байгаа байхгүй. За үнэн бодит үг гэдэг нь бол хамаагүй тустай асуудал тийм. Бүр эерэг гэхэд бүр маш эергээр тайлбарлах юм тийм. Бүр бурхны тусгай инээ тэрэ зөөлөн сүнс энтергээд бүр тий. Ер нь угаасаа би бодоол байгаа юм л дээ. Энэ хүмүүсийг гадуурхаж яг яах гээд байгаа. Тий. Таны хаалгыг тогшоод орж ирээд таны гэр бүлийн хүмүүсийг чинь транс болгох гээд байгаа юм уу тэр хүмүүс? Тий. Тэгэхээр тэгж ер нь бол гадуурхах ямар ч шаардлагагүй гэж бодоод байгаа байхгүй. Энэ дээр яг хүмүүс нэг тийм сөрөг аргумент хэлэх нь болохоор иймэрхүү үзэгдэл одоо нөгөө нэг жирийн хүнд тархах боломжтой гэж тэр хүмүүс нэгдүгürt бодоод байна тийм үү? Одоо зүгээр эмхтэй байж яснаа ийм юмны нөлөөнд ороод үгүй би эрэхтэй болно гэдэг ч юм уу. Тиймэрхүү хандлага яваад байна гэж зарим хүмүүс харж байгаа. За байх үед байгаа тийм хандлага. Юунаас болж ийнэ вэ гэхээр за би нэг баттай тохиолдол яг мэдх юм байна. Юу гэхээр нэг охины одоо 10 жилийн 7-8 дугаар ангийн л ах юм уу да. Тэр хүүхэд болохоор ингээд гэрт нь дандаа нэг ихчтэйгээ ээжтэйгээ тэнгүүтээ бас нэг ах нь байж байгаа нас урцсан бэртэйгээ амьддаг юм. Дандаа л эмэгтэй хүмүүс байд юм байл та. Тэнгүүд за би тэгвэл энэ хагчнэр ээж байгаа хагчнаа хамгаалах эрэгтэй хүн болох хэрэгтэй байна гэд тэгээд даавар маавар хэрэглээд ингээд хоолон молон бүтүүрээд төн хүн гот ч юм уу тэгээд явц нэг тохиолдол байдаг. Тэгэхдээ тэр бол амжилттай болоогүй. Тэр ингээд өөрөө тэр нөгөө сахал ургасан тэгсэн мөртлөө ингээ хөхтэй ч бас хөхн ингээ давхар хөгжөөд ингээ явцсан юм ингээ биеийнх нь өөрийн давхрын зохицуулт алдагтаа тэгээд тэр хөхтэй амьдрал ер нь нэлээд хэцүү болсон. Алин шиш болсон ч тийм. Алин шиш болсон. Тэгээд дээрэс нь байнгын эмчилгээтэй болсон. Эмчилгээ хийхгүй болдгоо болсон нэг тиймэрхүү тохиолдол байгаа. Энэ юунаас болж байна вэ гэхээр тэр хүмүүсийн нөлөө гэхээс илүү эцгийн хараа хяналт байхгүй. Тийм бай. Тэгээд тэр хүүхдийг яагаад ч юм ээж нэг чинь хамгаалтгүй гэд нэг юм хэцүү байдалд оруулагдсан шүү дээ. Одоо би л гэдэг нэг тиймтэй өөрийгөө золиослох тийм хандлагад оруулсан байл да. Ямар харамсалтай юм бэ те. Тэг халуун дотн биш вэ? Асуудлаа ер нь ярихгүй байна. Тэгэл хичнээн сарч уусан те. Тэгж явж яхад нь мдээгүй байна гэдэг ч юм уу те. Тэгэл би хаанд нэг л өөрчлөлт орж яхад нь бас яасан чинь те. Тэгэхээр энэ бол бас нэг тийм л асуудал байгаад байгаа байхгүй. Тэгэд гол нь өөрийнх нь хүүхэд тийм болох нэг юу багт чинь нөлөөг бид нар хүмүүс нөгөө нэг буруу бусдаа сайдаг юм нэг тийм Монгол занал байгаад байгаа шүү дээ. Битэж ихэр рекламдуудаа манай хөгч хэрэгдэд байна гэдэг чинь зөвхөн монголчууд байдаг юм шиг үлээ шүү дээ. Тэр бол бүр үнэхээр бүр арайч бас хитрхи байсан тий. Тэгэхээр танаа хаалгыг ирж тогшоогүй л бол ер нь хүн өөрийгөө юу гэж тодорхойлно. Би эрг гэж тодорхойлно, эм гэж тодорхойлно, сарамг гэж тодорхойлно. Таны хизээс сонсож байгаагүй ямар нэгэн тодорхойлолт тодорхойлно. Тэр ер нь хамаа байхгүй л байхгүй. Ер нь дэлхийн маш олон газар ер нь түрүүн хэлсэн 3 шашны зохицсон газар гадуурхдаг.
нэмээд Монголд гадуурхдаг гэж л баг хэлчмээр байгаа байхгүй. Тийм Монгол энэ дээр нэг жоохон тийм хатууд шүү. Тий. Мэдхгүй айгаад байна л яасан юм дээр. Хүн нөгөө мэдхгүй хараагүй юмнаас айдаг шүү дээ. За тэгээд за энэ дээр бас нэгэд хүмүүс одоо асуулт бас хоёул нэг хамтран ажиллагч явчих тий. За тэгээ. За өнөөдрийн манай хамтран ажиллагчаар аялах боломжийн хүн бүр дүрээтэй Join Me цэгмийн платформ ажиллаж байна. За одоо бол сая ингээд шинэ жилийнхаа шинэ оноо гадаадд өнгөрөөдөг аяллууд маань нэлээд явлаа. За бид нар Таиланд одоо яг өнөөдрийн сэдв болчиход байгаа Таиланд руу бид нар 300 гаруй монголчуудыг аяллууллаа. За одоо бидний өнөөдөр миний онцолж ярих гэдэг бол бас дахиад Бангкок Паттайя аяллаа. За яг энэ нөгөө өнөөдрийн хилэгдэт байгаа Lady Boy гэдэг сонирхолтой газар тийм. Сонирхолтой маа сонирхолтой ийм газар Мартаар хосоороо сайхан амрах ийм боломжтой газар. Одоо ер нь бол яг энэ хосууд найз одоо бүсгүйгээ эсвэл одоо үерхэж байгаа бүсгүйгээ ихнэрээ ч юм уу аваад явхад туйлын ийм сонирхолтой entertainment-лэг ийм зурх газар ахгүй юу? Одоо энэ Таиланд маань. Тэгээ Бангкок буюу нийслэлсэн. За Бангкок гэдэг чинь асар том хот. За одоо нөгөө эдийн засаг тэр улс төрийн одоо нүүбийн зүүн өмнөд Аз дахь том төвөөс ахуулаад тэр нөгөө том олон улсын байгууллагууд байдаг. Үнэхээр жинхэнэ нөгөө метрополитен сити том хот байхгүй юу? Тэр утгаараа тэнд дотор ч ястай нөгөө бурхны ч чөтгөрн ч гэдэг шиг тэнд ингээ өнгийн амьдрал иждэг. Ер нь бол аялал жуулчлалаар явж байгаа хүн чинь одоо тий шин нүдэ нээх гэж нэг гоё үг шүү дээ монголчууд тий нүдэ нээдэг очоод за бид нар бол ингээд нэг юм хотод байгаа юм байна. Тэр зүүн өмнөд Азийн одоо төвд одоо тэр Бангкок гэдэг хотод ингээл буугаал тэр мэдээж уур амьсгал шал өөр. За тэгэл зөрөөл өнгөрч байгаа хүмүүсийн тэр соёл маяг шал өөрлөждөг. Тичнээс бид юуг олж харах хэвээр юм, юуг суралцах хэвээр юм. За тэнд бас сурамжтай юм байна уу гэдгийг л олоод харж хэрэгтэй байна л да. Тэг өнөөдрийн энэ яг 3 сарын 7-нд үе Мартаар эхлэх энэ шууд нислэгтэй аялал маань болвол 5 хоттой буудлуудтай. За тэгээ хөтөж тайлбарлагч нь мэрэгжлийн. За тэгээд 2 хоног хөтөлбөртэй явж байгаад 1 хоног чөлөөт. 2 хоног аялал хөтөлбөртэй явж байгаад 1 хоног чөлөөт байдаг. Ингэхгүй нөгөө бүтэн хөтөлбөрөөр тэр чигээрээ нөгөө нэг хөтөлбөрөөр тий нохой төгөж байгаа юм шиг л. Наваг амраагаач дөхүү гэмээр тий. Тэр хэрэгцээг нь бид нар маш сайн мэдж байгаа учраас чөлөөт өдрөө тавьж өгсөн. Яг зөв тэр өстой гоё. Тий. Тэгээд дээр нэмээд халуун оронд очисон хүний тэр мэдрэх ёстой бүх юм байна. Далаа яриг маш гоё өстэй цагаан өстэй эрэг дээр очин, далаа дээр очин тий. За тэгээд тэр усан парк нь, за тэр Таиландын хааны ордон маш сонирхолтой гоё алтан буддын сүмүүд тий. За тэгээд тэр нөгөө круз аялал гэдэг ер нь халуун орон буюу энэ Таиландд очисон Lady Boy show гэж гэсэн байх шүү ер нь бол. Тэр зайшгүй орно шүү дээ ер нь. Таиландд очисон энийг ингээд пүү па гэхээс илүүтэй дэлхийд өөр ямар өнцөг өнгө байдаг вэ гэдгийг л хараад мэдрээд ирсэн шүү дээ. Сонирхолтой л гэдэг юм байгаа шүү. Түүнээс очингуудаа транс болчих гээд байгаа шүү дээ. Хэрв тэр хүн транс болж ивэл угаасаа транс байсан шүү дээ. Тэнд очиод ус баталцсан. Тий. Гэх мэтчлийн ийм сонирхолтой хөтөлбөртөө манай Бангкок Паттайягийн аялал маань шууд нислэгтэй 3 сарын 7-нд эхлэхээр байж байгаа. Тэгэхээр найз бүсгүйгээ хайртай эхнэрээ та бүхэн Таиландад баярлуулаарай. Join Me цэгмэн гээд одоо Google дээр хаагаад орох юм бол манай вебсайт гарч ирэхээс гадна Join Me цэгмэн гээд Instagram, Facebook-ийн пэйжнээс мэдээлэл авчлахаар байгаа шүү. Эсвэл та нар 7744 3939 гэдэг утсаар холбогдорой. За баярлалаа. За тэгээд энэ нөгөө юуны хүйсийн чиг баримжаа энэ нөгөө нийгмийн шаардлагууд гэж бас ер нь газар энэ тэнд газрууд төр байгаад тийм үлээ. За юуны Афганистанд за нэг насанд хүртэл нь одоо Афганистан чи ялангуяа нөгөө юу юм бэ л да. Эрэгтэй хүүхдгүй айлыг одоо хараагдсан гэж үздэг юм уу яа. Ер нь нэг жоохон гадуурх чих хандлагатай. Тэгэхээр нэг олон охинтой айл байгаад өнгөт одоо нэг охиныхоо эрэгтэй болгож үсгдэг. Харахад бол яг л эрэгтэй л бацаа мэн л гэж харагдаж байгаа байхгүй тийм. Тэр охиныг бүр золж штэ. Тий. Албанд энэ ёс бол яг байт юм бэл. Яг нэг эрэгтэй хүүхдээ. Одоо чинь нэг эцгэх байла дандаа охин гараад л. Тэгэхээр хамгийн эцэст нь тэр газар мацар ингээд юуг болдог.
тэрийг эзэмшиж одоо залгамжилж авч явах хүн байхгүй болчихдээ. Тэгэхээр бүр охин гараад болохгүй бол нэг хүүхдээ яг насан турш нь ингээд эрэхтэй болгоод тэгээ тэр яг л ингээд эрэхтэй хүүхд шиг амьдрал тамхитай архиугаал явж идэх ч юм уу тийм байдалтай болгоо. Тэгээд яг тэрийгөө бас яг айгүй нэг золиос гаргаж байгааг нь бодож айгүй хүндэлж үстгэл юм байлээ л дээ. Ер нь энэ нэг эмгтэй эрэгтэй хүүсэн дээр нэг энэ Азад нэг энэ нэг юм хандлага маш бүр маш амбөхтэй байх юм. Монголд наадах ч юм байдаг шүү дээ. Би наадах чи биер мэдэрчсэн байхгүй. Би ч одоо охтуудтай шүү дээ. За тэгээ би 3 дахь охиноо төрүүлчихэд нөгөө хүүхэд асрах чөлөөнөөсөө ингээ ажилдаа орсон чинь би тэгэхэд мөсийн багш байсан. Тэгэхэд манаа нэг багш за чи амралтаа хүүхд асрах чөлөөнөөсөө ирчлээ гэд. 3 дахь хүүхд ямар хүүхдээсэн охин бисэн гэсэн чинь нааг ингээ өрөвдөд. За яах вэ тий. Бараг л сэтгэлэн бариараа гэд. Би бүр гайгаад яагаад намайг өрөвдөд яагаад намайг тайвшруулад байгаа юм тий. Нэгсэндөө чи ингээд 3 дахь охиноо төрүүлсэн чи сэтгэлэн бариараа чи бол гэд нааг ингээд би бүр гайхаад тэгээ надад тэр ерөөсөө санаас гардгүй. Тийм тэгэхээр тэр хүн одоо Монгол Улсын их сургуулийн багш ирнэ тийм хандлага гаргаж ш. Тэгэхээр ч одоо өөр газруудад бүр тэр байтугай юм гарч байгаа л гэсэн үг тий. Тий ялангуяа нэг энэ тентхийн хөдөө нутгууд Афганистан энэ төр гэхэр чи ер нь бол байж ер нь тиймэрхүү магадлал өндөртэй санагдаж байгаа ч тий. За тийм байна. Тэгээ дээрэс нь Бангладеш, Пакистан энтхэг энэ гэсэн газруудад нэг хижра community гэж байдаг. Тэр хүмүүс бол тэр хүмүүс яг ер нь гадуурхагддаг угаасаа. Хижра гэхээр яа гэсэн үг? Одоо яг юу транс болно тэр нэг бас эмхтэй болж хөвцөлдөг ч юм уу нэг тэг хүйсийн нэг ягшмал биш шинжтэй хүмүүсийг юу гэх нэг хэлээд байгаа байхгүй. Зарим нь болохоор бүр яг ингээд хөх мөх хийлгээд ч юм уу эсвэл даавар мавар юугаар ингээд яг эмхтэй болоод явдаг. Зарим нь болохоор зүгээр л эмхтэй өмсдөг эмхтэй шавар гаргаж амьдэрдэг эрэгтэй хүн физиологийн хувьд эрэгтэй хүмүүс байгаа тийм. Тэгэхээр ер нь бол нэг тийм хүйсийн одоо нэг цөөн баг хүйсийн бүх цөөнхүүдийг нийлүүлэл хижраа гэдэг юм нэрлэж байгаа юм лээ. Тэр хүмүүс бол ер нь бол гадуур хойгддаг. Тэгэхээр энэ дэр бас нэг юм байгаа байхгүй. Дахиад нэг түрүүн хэлсэн хүйсийн чиг баримжаа хүйсийн чиг баримжаа юуны бэлгийн чиг баримжаа гэж хоёр юм байгаа шүү дээ. Хүйсийн чиг баримжаа гэдэг нь хүн өөрийгөө ямар гэж мэдэрч байна уу? Бэлгийн чиг баримжаа гэдэг нь ямар хүн татагдж байна уу? Гэдэг хоёр ойлголт байгаа. Тэгэхээр хүйсийн чиг баримжаа нь ямар байгаад гэдэг нь олдмол бишээ төрөлхийх гэдэг нь хижраа нийгэмлэгтэрээс бас айгүй хижраа хүмүүсээс бас айгүй сайн харагдаж байгаа хгүй. Хин л гадуурхахыг хүсэхөвд. Тийм шүү дээ. Ялангуяа исламын ертөнцид шүү Тийм дээ. тийм байгаа даахгүй. Тэгэхээр яалчгүй олдмол бишээ төрөлхийх юм а гэдэг нь бол ингээд талбараар нь батлагддаг. Сүүлийн үед эрдэмтэд ер нь бол судлаад баталсан юм билээ. Тэгэхээр та угаасаа ижил хүстэн биш болвол эсвэл транс биш болвол таны яаж одоо уруу татаад тийм болохгүй. Таны хүүхэд ч гэсэн тийм биш бол яаж уруу татаад тийм болохгүй л гэдэг баталгаа ер нь эрдэмтэд хийчихэд байгаа юм лээ. За одоо тэгэнгүүт одоо манай үзэгчид бас ингээд бодож байгаа. Яг ямар хүнийг транс гэдэг юм бэ? Тэ. Тэгэхээр зүгээр одоо жишээ нь эмгтэй хувцас өмсөл транс болч тийм үү гэдэг асуулт байгаа даа шүү дээ. За ерөнхийдөө 3 төвшөнтэй гэж хэлж болох юм лээ. Нэгдүгürt нь бие махбоддоо ямар ч өөрчлөлт оруулахгүй зүгээр л эмгтэй хувцас өмсөн уруулаа бодно өрөө бодно одоо юу ч гэдэг тэгээ эмгтэй аашаа аяг гаргана. Бие нь бол ер нь яг эрэхтэй хийвэрэ. Тэгэд ер нь угаасаа нэг тийм гуайлаг нэрийнх нь тийм юу зэгцгэр бийтэй эрэхтэй хүн бол манай нэг сайхан бөхчөөч хүн байвал бас юу болохгүй. Тэгтээ тэр бас ер нь нэг тестостероны төвшнөөс хамаарч ч юм уу ерөөхдөө тиймэрхүү чих хандлагатай байх хүмүүс нь ерөөхдөө нэг стендерт тиймэрхүү ажиглалт ер нь бас байдаг шүү дээ тий. За хоёрдугаар төвшин нь болохоор нөгөө дааврын ингээд өөрчлөлтөөр ингээд эмчилгээ хийлгэж. За эмчилгээ гэж нэрлээд байгаа. Тэгэхээр одоо бодвол тухайн хүний сэтгэл одоо өөрийгөө ямар гэж мэдрээд байгааг нь бие махбодтой зохицуулж нийцүүлж байгаа гэдэг утгаар нэмжлэгээ гэж хэлж байгаа юм байл гэж хэлж байгаа юм байлгүй бодвол те. Тэгэхээр одоо дааврын эмчилгээ хийлгээд хөх ургаад зарим нь бол шууд хөх хийлгэж чинь. За тийм байдлаар одоо явахын 2 дугаар төвшин гэж хэлж байгаа. А 3 дугаарх нь бол бүр бэлэг эрхтний төвшөнд бүр мөсөн эмхтэй болох. Мэслэл аргаар ийм 3 төвшөнд байдаг гэж юу үздэг. За тэгээд Тайландд одоо бидний нэрлэж байгаа тэр катовэ буюу транс эмхтэйчүүдийн их хвчлэн 2 дугаар төвшөнд багтдаг гэж ер нь
явд юм бэлээ. За одоо ийм эмэгтэйчүүд ер нь бодит ашигтай юу гэдэг. Одоо ийм эмэгтэйчүүдийг одоо эн чинь дэлхийн нийтэд одоо энэ ямар нэгэн брэнд болгоод байна шүү дээ. Тайланд улсын хувьд. Тэгэхээр тэр нь одоо ямар бодит ашигтай вэ гэхэлэр одоо за мэдээж entertainment аялал жуулчлалын салбарт одоо Тайландын үдшийн амьдрал зугаа цэнгэлийн үйлдвэрлэл entertainment үйлдвэрлэж ярьдаг тийм. Энд одоо транс эмэгтэйчүүд карьер хөх гол орон зай болдгоо. Калипсо театр, Паттаягийн Tiffany's show зэрэг транс эмэгтэйчүүд бүрдсэн үзүүлбэр жуулчдыг асар ихээр татдаг. Ялангуяа нөгөө 10-ны орны нөгөө шин содын юм хайж идэг хүмүүс байдаг шүү дээ. Ингээл угаасаа бараг л одоо капиталист ямар либерал нийгмийнхаа оргилд хүрсэн гэдэг ч юм уу тийм хүмүүсхэн төв ямар сони ингээл нэг тийм байдаг гэж штэ гэж одоо очих тийм газрууд байдаг гэдэг тийм. Одоо энэ нөгөө Таиландд явж байгаа нөгөө шар арстнууд шүү дээ европчууд. Тэд нар бүр ингээд одоо нөгөө өдрөөр нөгөө найз охин түрээсэлж авдаг. Тийм үү. Тий. Тэгээд хамгийн сонирхолтой нь бүр сайн хувираагүй одоо тэр даавар маавар угаад өөрийгөө хувиргаж ийн гэдэг байгаа шүү дээ тий. Бүр сайн хувираагүй. За бараг л ингээд эрэгтэй биеийн дээр нэг парик зүгээд нэг эмэгтэй балааж өмссөн юм уу гэмээр. Тийм охтуудыг тэгэл хөтлөөд явж идэг. Зөө сонирхолтой л гэдэг юм байна. Ястай сонин их өрмөц шүү ер нь бол. Тий. За зөвхөн трансгендер хүмүүст зориулсан гоо бүсгүйн тэмцээн зохиогддог нь дэлхийд олон сая хүний анхаарлыг татаж нэг удаагийн шууд дамжуулалтыг 15 сая хүйдсэн байдаг гэж байгаа. За ийхүү эдгээр өрмөц содон хүмүүс их хэмжээний долларыг улсынхаа эдийн засагт цутгаж байна. Транс одоо бодит ингээд эдийн засгийн ашиг маш яриад эхэлж шүү дээ. Транс эмэгтэйчүүд гоо сайхны салон, дэлгүүр, илэгний газар одоо өгтөлтийн үйлчлэгээний салбар зэрэг одоо эмэгтэйчүүд голлон ажилладаг салбар заримдаа төрөлх эмэгтэйчүүдээс илүү олноор ажилладаг. За яг төрөлх гэдэгтэр бол бас л нэг үг хэллэгийн асуудал гарах гэдэг. Сис эмэгтэйчүүд гэж ер нь бол хэлдэг. Энэ нөгөө одоо чинь би эрэгтэй хүн байлаа гэж байхлаар би өөрийгөө хэвийн нормал ердийн эрэгтэй гэчихлээр өөрийгөө эрэгтэй гэж мэдрээд байгаа эмэгтэй хүмүүсийг доромжилсан ч юм уу гажиг гэж хэлж байгаа юм шиг болох гэдэг. Тэгэхээр тэрнээс одоо зайлсхийхийн тулд одоо юу гэдэг юм бэлээ өөрийгөө би одоо жишээ нь өөрийгөө сис эрэгтэй гэж хэлэх хэрэгтэй болдог юм шиг лээ. Юугаар үсгээрээ бол CIS cis male cis female гэж ер нь явд юм бэлээ. Тий тэгэхээр тэднээс энэ бодвол нөгөө өөрсдөө үнэхээр л мундаг эмэгтэй гэж мэдрээд байгаа юм бол зарим нэг хар бартаг эмэгтэйчүүдээс ч илүү одоо нарийн мэдрэмжтэй байх тий. Тий. За тэгэд бүдүүн хадуу эмэгтэйчүүд бас бай шүү дээ тий. За тэднээс ч илүү нарийн мэдрэмжтэй байдаг байх бодвол тий. За маш олон транс эмэгтэйчүүд өсний стилист нүүр бүдгчээр ажилладаг. Зарим нь хувийн бизнестэй. За кофений мухлаг ажиллаулдаг, аэробик йогийн багш хийдэг, Muay Thai боксing дасгалжуулагч хийдэг. Үгээрээ мөн жуулчдын анхаарлыг ихээр татдаг гэж. За улмаар Таиландд одоо бэлгийн цүнх буюу LGBTQ гэж байгаа тийм. Queer гэдэг хүмүүс ардталт нь нэмэгддэг шүү дээ тийм. За тэр бүлгийн хүмүүст одоо хамгийн ээлтэй улс болсон бөгөөд үүгээрээ Таиланд нээлттэй 100-аатай өвөрмөц улс хэмээн одоо маркетинг хийх болсон гэдэг. За цаашлан ижил хүйсний гэрэлтийг хуульчилж LGBTQ бүлгийг одоо үргэлжлүүлэн дэмжснээр 2025 он гэхэд 4 сая жуулчныг одоо 2025 оны байдлаар энэ юу өнгөрсөн мэдээлэл юм байна л да. Тийм авах боломжтой ба энэ нь Таиландын дотоодын нийт бүтээгдэхүүнд 4 тэрбум $, орлого авчирна гэж тооцоолж байгаа гэж. Энэ ч одоо юу вэ? Төгрөг рүү шилжүүлвэл бас амар л болох нь шүү дээ тий. Нэлээд олон тэгтэй л байх гэдэг. За хоёул дараагийн хамтран ажиллагчид танилцуулчих. За манай өнөөдрийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна ураатай Lenus Med компани хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids гэдэг мультивитамин юм. За энэ байна л да. За энэ мультивитамин гэж байгаа. За одоо бид нар чинь ингээд бид нар одоо жоохон байхад бид одоо дэлхий гэх юм уу ер нь бол хөрс тэр чи арай шимтэй байж. Тийм. За нэг алим мэдлээ бас тэр алимд чинь ингээд байдаг минерал, витамин одоо юу гэдэг дээ тэрийг ингээд авч болоод идэг гэж. Одоо чи ингээд нөгөө бүх юм эрчимжээд хөрс чи ингээд олон дахин ингээд эргээд ирэхээрээ одоо бид нар алим хүүхдтэй алим өгж байгаа гэд алимнаас авдаг тэр витаминийг тэр хүүхд бүрэн авсан гэж одоо итгэх аргагүй болсон.
Тийм болохоор бид нар ингээд ээжүүд бид нар яадаг гэхэлэр одоо сайн чанарын витаминыг олоод өхөөс рүү аргагүй болж байгаа. Тий. Тэгээ мэдээж тэр чинь одоо эмчийн завраар өгч байгаа шүү дээ тий. За миний тухайд бол яг энэ витаминыг сонгодог. Энэ юугаараа илүү гэхэлэр одоо ийм байна. Энэ нь ингээд задлахлаар дотроо хоёр ийм нунтаг ийм юм гарч ирнэ. Нэгэнд нь эслэг, нэгэнд нь мультивитамин гэж байдаг байхгүй. Тий. Эслэг гэд нэг айхтар чухал юм байгаад шүү дээ. Тэгээ тэр чинь хүүхдийн тэр тарганд нь тий одоо кашнд нь тэр хийчдэг. За тэгээд ингэж нөгөө бактери ашигтай бактери мультивитамин 2 ингээд нэг дор байснараа хүүхэд яадаг гэхэлэр нөгөө хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмждэг гинэ. За тэгээ хүүхдийн бодисын солилцоог дэмжинэ. Бодисын солилцоо дэмжигдээд ирэхээр тархины үйл ажиллагаа дэмжигдэнэ. За тэгээ ашигтай бактери нь ер нь бол хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. За тэгээ хайр цаганда 14 шиг юм. Дотор ингээ хоёр хос юм нутаг юм байдаг ахна шүү дээ. За тэгээ хэрв та 1-3 насны хүүхэдтэй бол өдөрт 1 удыг 4 болон түүнээс дээш насны хүүхэдтэй бол 1-2 удыг тараг болон босод уух юмд нь нариулж өгчдөг тийм. Одоо хүүхдэд нөгөө одоо чи яг витамин одоо энэний дараа гэдэг нэг юм асуудал үүсэхгүйгээр одоо стресс төрүүлэхгүйгээр гэх юм уу идж байгаа тарганд нь тусдаа ажил болохгүйгээр тийм тусдаа ажил болохгүйгээр хүүхдийг одоо стресс төлөхгүйгээр юм гоё витамин уулгаж болдог бахнэ. За тэгэхээр энийг бол одоо health point болон бүх эмийн сангууд болон ер нь бол нөгөө сангуудаар худалдаалж байгаа. За эсвэл Facebook-ээс Alkaloid Mongolia гэдэг пэйжнээс мэдээлэл авч болно. За бүр болохгүй бол 8003 5191 эсвэл 9934 9717 гэсэн утсаар лавлаад хүүхдүүдийнхээ гоё амин нэмэрээр одоо энэ хавар болж байна. Яг мэдэгддэг. Хавар болол ирнэ бид нар чи бүгдээр ингээд цаанаасаа нэг ядраад ирдэг сте бид томчуулна ингээд нойромлол цаанаасаа нэг би ингээд юмар дутаад ихэлдэг. Тэр үед нэг юм дэмтчих юм бол хүүхд чи ядаж цоос хэрэглээ хичээлтэй яваад. Ийм үгүй эрдсэн дутцсан витамин дутцсан хүүхдүүд чинь цаанаа нэг юм байнгал нойр нь хүрээ. Тэгээд нөгөө юм нь эрдэс юм хумаа сайн авцсан байгаа хүүхдүүд нь хичээлдээ ингээд оролцоод идэг. Танаа хүүхдийн ингээ нойр бүлэгт сууж байгаа. Ой тогтолт айгуу чухал. Алгуурхан хоцорно гэсэн үг. Тий. Хоцромоо гэж шүү дээ. Хүүхдээ хоцромооргүй. Тэгэхээр одоо хүүхдүүдэд авах ёстой тэр мультивитамин те эслэг ашигтай бактери юу гэдэг тэр болгоны энүүгээр ингээд нөхөдөж болох нь шүү. За баярлалаа. За тэгэд энэ нөгөө нэг бас нэг хүчин зүйл гэж нэрлэж болох бас нэг юм байт юм хэлээ л. Юу гэхэлэр нөгөө цэргээс чөлөөлдөг. Тэгэхээр чи энэ бол нөгөө төрвөл мөрмлөөсөө арай өөр шалтгаан болоо явчих. Зарим нэг нөхдөд бол жоохон жүжиглж л байгаа. Тий одоо эмхтэлэг болол тэнд нэг сонин болол гэдэг ч юм уу тэгэнгүүт нь за наатахад явуул гэдэг ч юм яадаг ч. Тэр хүн нам олон зөндөө олон байна. Тэгээд цэргийн квот мод гүцэн гэж нэг санаа зовдггүй байлгүй бодвол тий. Тэгээ яг мэдээж нөгөө үнэхээр эмхтэлэг энэ тэгтээ маань нэг бэлгийн чиг баримжааны тал дээр нэг юм ойлголт байдаг нөгөө нэг хүн өөрөө мэдэхгүй ойлгохгүй байх гэж байж болдог. Би яагаад ингэж сонирм байгаад байгаа юм бол би яагаад бусдагчтай адилхан биш юм болоо гэдэг ч юм тэрийгөө ойлгохгүй байжгаад одоо иймэрхүү тийм ойлгохгүй байгаа хүмүүст нь одоо нэг тийм тусалт одоо яг чиг баримжаагаа олоход нь тусалдаг нэг тийм уламжлал маягийн байна гэсэн үг байгаа болж таарч штэ Тайландд тэгэхээр тэг насан туршдаа өөрийгөө ойлгохгүй явж ирснээс магадгүй нэг ингээ уучраа олчволоос арай дээр амьдарч байгаа нь үнэн бодтой штэ ер нь бол тэгэхээр тэр дунд бас ингээ цэрэг татлахын тэр юм одоо цэргээс мултрах гэж одоо ингээ тэгж явж ирсэн нь үнэхээр өөрийгөө одоо яг нэг эмхтэлэг ингээд ааш гарангууд тэр нь өөртөө натурал санагдсан ч юм уу тиймэрхүү юм байж бас болно штэ тий илүү тухтай илүү өөртөө эвтэйхэн тий тухтай тийм байж болно гэж. За тэгээд нийгмийн асуудлууд бас ер нь бол бас нэг жижиг сажиг асуудлууд байгаад байгаа юм байлээ. Тэгээд одоогор бол хууль ёсоор гэрлэх ирэхгүй байгаа Тайландд. Тийм үү?
Одоо яг зүгээр хамтран амьдрч ер нь бол болно. Тэгээд хин ч юу ч хэлэхгүй. Гэхдээ яг хууль ёсоор юу болохгүй. Энэ нэг паспорт дээр нь угаасаа нэг бол эрэгтэй нэг бол эмэгтэй л гэж ер нь бол бүртгүүлдэг. Тэнд нэг тийм трансферанс гэсэн юу байхгүй. Тусдаа тодорхойлт байх. Буддийнх нь судар номон дээр байгаа 4 хүйс хүмүүс байхгүй шүү дээ. Байхгүй тий. Оо. Нийгмийнхаа нөгөө эмэгч урмынхаа хувьд бол ер нь 2 хүйстэй л гэж тодорхойлдог. Тэгээд чи харин өөргөө эрэгтэй гинүү эмэгтэй гинүү чиний өөрийн чинь мэд хэрэгээ төр чамайг тодорхойлж өгөхгүй л гэдэг нэг тийм байдаг шиг байна. За тэгээд ерөнхийдөө нэг албан бус маягаар тэгж одоо гэр бүл болж амьдрэх тохиолдол байгаа. Зарим одоо 2 транс эмэгтэй хооронд амьдрах тохиолдол, транс эмэгтэй эрэгтэй хүнтэй амьдрах тохиолдол байна гэл тэ. Бүр юун жишээ байдаг гэдэг байгаа ч тэ. Одоо түрүүний таны ярьжсэн шиг нэг Европ хүн очиод тэнд нэг транс эмэгтэйтэй бүр ингээд хамтран амьдрахч болоо тэндээ үргэлжлүүлээд амьдрсан гэсэн тохиолдол байдаг л гэдэг та тий. За ариун цэврийн өрөө гэж бас нэг том асуудал бол хувцас солих өрөө янз бүрийн юмнууд байна шүү дээ. За эрчүүдийнх дөрхлөөр тэр чи өөрсдөө эмэгтэй гэж мэдрээд байгаа бол эрчүүдийн тийм газар орох бол мэдээж аимшигтай гэж тараа тийм үү. Арах дарах гэсэн нэг аимшигтай эрчүүдийн дунд орно гэдэг ч асуудал. За эмэгтэйчүүдийн газар нь орё гэхлээр эмэгтэйчүүд рүү үцдэг. Тийм шүү дээ. Тиймэрхүү асуудал ер нь бол байгаад байна. За тэгээд зарим ажил болох ер нь нэлээд тийм хуучин сүгзэлтэй тийм ажил болох штеп хөвд бол тэд нэр юу гэж үздэг. Ер нь энэ сэтгцийн гажигтай энэ ер нь үл бүтгүүлсүүд гэж үздэг тийм хэвээрээ байгаад байгаа юм билий. Бас гадуурхал тодорхой хэмжээнд байдаг байна тийм. Тий, тодорхой хэмжээ тодорхой хүрээлт бол угаасаа байж л таараа тий. За тийм байна. Та нэг бас нэг юу юм уу? Нэг бокс ч моксны талаар материал бэлдсэн шүү дээ. Тий. За нөгөө за эхлээд юу нэг гунигтай болон хөвгчлөлттэй тохиолдлыг нэг яг нэг жохон юм цуглуулсан. За Таиландд нэг тийм юм болж л те нэг газар очиргүй нэг сайхан бүсгүүчүүд л гунхаад л гачин сайхан амьтад байж гинэ. Тэгээ юу сайхан хөхнөө цугларч байгаа очиж харсан чинь цэрэг татлага байсан гэж. Тийм нэг саяны ярьсан кейс одоо шүү дээ. Тэгээ ер нь бол транс эмэгтэйчүүд цэргийн албанаас чөлөөлөгдснөө гайхуулан селфи авахулцсан зогсож байгаа байдал энэ. Тэр цэрэг их орны баяр ах ч юу гэнэ. Тэгээд энэ яг энийг ингээд сонсхолоор их тийм биднэрт бол үнэхээр тийм танил биш байгаад байна л да тий. За бас нэг өөр нэг юм тохиолдол болж исэн. Гинэ нэг нь транс эмэгтэй нөхөр нь шороонд орчиж. За гэтэл тэр хүн ч одоо өөрөө олвол нөгөө эрэгтэй байж байгаад өөрийгөө эмэгтэй гэж мэдрээд тэр нөхөр нь ч гэсэн тэрийг нь хүлээн зөвшөөрөд бол амьдарч ижилтэй хамтран амьдрах чинь. Тэгээд нөхрөө санаад байгаа учраас нөгөө араас нь зориудаар гэмт хэрэг хийсэн байгаа. Тэр нь яасан бэ гэхлээр тодорхой хэмжээний хориотой байц бидээ ингээд зориуд цагдаад баригдахаар авч явж байгаад баригдаад нөхрийнхөө хойноос орчий гэсэн чинь эмэгтэйчүүд насгар байсан. Тий. Нэг юм одоо тэр цагдаа нарт айгүй төвхтэй байдаг бах тий. Энэ хүмүүсийг одоо аль камер руу хийх, нөгөө олон хүүснүүдийн яг аль дээр нь хуваарлах юм тий. За тэгээ ер нь бол тэнд гадаадын жуулчид одоо тэнд чинь нэг walk street гэх шөнийн удамжид нар асар их байдаг. За тэр бие үнэлэлтүүд нар бол ингээд байж идэг. За тэр нөгөө энэ трансгендерүүдийн шоу мооч ингээл ерөөсөө л маш жоохон задгаадуу штэ. Тэгээд тэнд бол гадаадын жуулчид ингээд гудамжинд суучаа. За одоо энийг та энэ өнөө эрэхтэй нүү тэр гэсэн нэг тиймэрхүү үзэгдлээс аягүй харагддаг. Таалгах нь шүү дээ. Тий. За энэ бол нэг баг зэрэгтэй хөгжилтэй ч гэмээр юм уу те. Шууд хөгжилтэй гэхэд таашийн. За нөгөө талаасаа бас нэг юм гунигтай маягийн бас нэг ганц нэг түүх байна л да. 22 настай бүсгүй өөрийгөө одоо өөрийгөө мис засалж гэж танилцуулсан тийм хуурамч хүн дээр очиод хөхний мис засалд орж байгаад одоо тэгээ нөгөө хүн нь ч одоо аашин те өөрийгөө мис засалж гэж худлаа итгүүлээд тэр 22 охины нөгөө хөхийг нь лавж л те тэгж яхаа хувцастай нөгөө уушгиных нь гадна салст нөхөрөөд ингээ нас барсан тохиолдол байна. Ер нь энэ хагалгаанаас болоод иймэрхүү эндэх насан туршийн тахир дутуу болох юм бол бас энэ олон төм төжгөнсөн нөгөө бөм өжгөнсөн хүн ам олонтой газар бол жоохон байдаг гэдэг байгаа тий. За тэгээ 29 өөрний тохиол болохоор 29 настай транс эмэгтэй нөхөн өрчхүүн эрэгтний мис засалд орохт нь эмчин алдаа гаргасны улмаас бурхан минь бэлэг эрэгтнэр нь өтгөнөө гардаг болсон. Тий. Тэгээ энэ хүн юу насаараа нөгөө нэг өөрийгөө эмэгтэй эрэгтэй гэж мэдрэх мантай юм болж байгаа байхгүй тий. Яаж ч утсан нөгөө хэцүүлтэй тий.
За тэгээд чи одоо нөгөө тэр хүн транс байсны буруу биш. Тэр эмнэлгийн мэс засалч юм уу тэр юмны л бурууттай үйл ажиллагаа л байна шүү дээ. тий. Энэ төрлийн нөгөө хэрэгцээ их байгаад идэв болохоор за мэрэгжлийнээс ахуулаад нөгөө одоо бидний хар яриагаар бие чадамжууд хүртэл байж байгаа. Тийм л. Тийм байдаг бахна. За тэгээд ер нь энэ Таиланд ч нөгөө даавар хэрэгэлдэг хүмүүс асар их байна. За зарим нь мэдээж эмчийн заавараар хэрэгжилж байна. Зарим нь одоо тэр болгон эмчдэр очиод зүлгээ аваад байх тийм одоо тэр эмнэлгийн тусламжийг нөгөө эмнэлэгт очих мөнгөгүй мөчлөө шүү дээ. Эсвэл хинэггүй юм биш болно. Тэгээ нөгөө эмчийн хяналтгүй хамаагүй их даавар хэрэгэлснээсээ болоод илгэн нөвчлөх, цус өтгөрөх тийм одоо шаналлтай хүмүүс бас нэлээдгүй байдаг гэдэг. Тийм. Бас л нөгөө юу юм л да нөгөө гаж нөлөөнүүд нь тий. За 21 настай нэгэн транс бүсгүй найз залуугасаа салаад удаагүй байхдаа аавда таалагдахын тулд буцаад эрэгтэй болохыг одоо зөвшөөрсөн ч нөгөө амиа орсон баг. Чадаагүй. Тий. Аав нь шахсан. Тэгтээ зөвшөөрсөн. Тэгтээ тэрийг хийж чадлагүй амиа орсон тийм болсон байна. За бас нэг ийм сонирхолтой түүх байгаа л да нөгөө үзэсгэлэнт боксчин нон тум. Энэ яалчгүй яг яригдах хэрэгтэй тий. За энэ Таиландд ч нэг тай бокс гэдэг дэлхийд алдартай нэг тай бокс гэдэг одоо Таиланд хэлээр болохоор мутай гэдэг. Мутай гэдэг. 1981 онд төрсэн Париня Чаро Инфол хэмээх мутай боксчин буюу тай боксчин тэр залуу болохоор загвар өмсөгч жүжигчин бүсгүйг Таиландын анхны алдартай леди бой гэж хэлж болно гинэ. Ер нь бол яг энэ мотай гэдэг чинь бүр амар штэ нөгөө энэ одоо манай тай боксыг мэдхгүй сонсогч байж байвал энэ том уюуд орж ирдэг. Дохоо өвдөг орж ирдэг. Тэгдэг тий. Одоо боксч чи ингээд нэг том бэлэний араас ингэхээр бас нэг одоо тэр цохилт мохилт одоо нөгөө хүнийг гэмтэх юу нарай зөвлөрдөг байх гэж би тааж ин л да. Би боксаа мэдхгүй. Энэ тай бокс болохоор том уюунууд орж ирэх чи хүнийг бол бас л тохоомхоо ч бас шүд мүдийг хэмхав шүү дээ. Тий одоо нэг амар эвгүй өвдөглөл дарахад юу болох вэ тэр те ер нь баргийн одоо тийм амар юугаар яах нь юм леди бой залуу ингээ орчилтэй тэгээ төрхтөө эрэгтэй байсан тэрээр бага наснаасаа өөрийгөө эмэгтэй гэж мэдрээд идэг. За тэгээ гэр бүл нь маш ядуу байсан учраас амьдралын эрхэнд энэ бокс орчилсан. Уул нь бол авьяастай байсан мэн тий. Дотор нэг юм эмэгтэйлэг ийм хүн байгаад байдаг. Гэтэл одоо тэр нөгөө мотаяар одоо тэр чинь нөгөө нилийн ийм одоо ийм нөгөө бооцоо тавиад тулалддаг спорт учраас нөгөө мөнгө болдог. Тийм учраас нөгөө амьдралын эрхэнд тэр бокс руу орцсон. Амар сайн зодтолцдог, авраг болоод байдаг. Гэхдээ дотор нь тийм охин бийж идэг. Тийм нэг юм эсрэг тесрэгтэй. За тэгээ 18 наснаасаа эхлэн тулааны гайхалтай чадвараараа танигдаад дивжэн дээр нөгөө нэг доторх эмхтэйгээ барьж чадахгүй нүүрний бутагт гарч ирдэг гэсэн. За тэр байтугай бүр ингээ өсөө ургуулад үсээ хайлаад л те тэр ч уул нэг юм яг нөгөө нэг мотайн тамирчдыг харахаар нэг юм цаанаасаа нэг юм эргэтэйлэг нэг юм харц марцсан амар нөхдүүд байдаг. Одоо та хэд мэн маа сонсогчд нөгөө гуглдэд үзэх юм бол тийм хүмүүс байж байгаа. Гэтэл тайзан дээр нь өсөө ургуулсан нүрэ бутцсан амтан дэгдэнд гарч ирээл нөгөө тулдж байгаа хүнээ зодоод идэг гэсэн байна шүү дээ. Тэнгүүд илүү бүр интертейментлэг болоод байна шүү дээ. Тэгээд энэ хүний тоглолт нь бүр Таиландда ганцхан Таиландуудын хаанч анхаарлыг татчих юм шиг бүр олон улсад нэлээд анхаарал татчих. Кино байдаг шүү дээ. Тийм үү? Тийм нэг кино байт юм аа. Нэрийг мартчих дээ. Одоо манай найруулагч бараг зургийг өгөндөө. За тэгээ 1998 онд болсон нэгэн тэмцээн дээр тэрээр өрсөлдөгчөө ясныхаа дараа хацар дээр нүвсэн. За энэ бол болохгүй шүү. Энэ бол болохгүй шүү. Тийм тэгээд энэ хүү асар иршүүд бүр тий Таиландуудын одоо манай хоёр Монгол бүх барилдад дуснаа нэг нь нөгөө унсан бүхөө очиод хацар дээр нь эмхтэлэг байдлаар өөр зорилгоор өнсөл юу болох вэ? Харин тийм шүү дээ. Тэр шиг энэ ч одоо эдний үндснийх нь спорт, тулааных нь одоо Таиланд ирчүүдийг одоо эргэтэйлэг одоо тестостероных нь одоо төвшнөөрөө бүр ингээд үзэлцэж байгаа тим спорт нь шүү дээ. Тэгээд энэ асар иршүүд эрлэхийг спортод трансгендер тамирчин
болон онцгой энэ бол бүр үнэхээр тийм онцгой үзэгдэл байсан. Тэгээд одоо тэр 18 наснда орсон гэдэг байгаа шүү дээ. Энэ спортоор тэгээд ганцхан жилийн дотор 1999 онд ердөө 18 наснда Muay боксing зодгоо тайлаад тийм нөгөө доторх эмгтээлэг нь одоо тэр яг тэмцээнээсээ жоохон мөнгө төгрөг олж л да амжилт үзүүлээд тэгээд хандлтаж авсан байна те. Тэгээд хүүсээ солиулах мис засалд орсон байгаа юм. Үүнийхээ дараа ер нь бол хэсэг спортоо хийгээгүй. За тэгээд хэсэг хугацааны дараа буцаад спортоо орсон байгаа. Тэр нөгөө байхгүй хугацаанд загвар өмсөөл, кинон тоглол те. Тэгээд транс хүмүүсийг нийгэм таниулах нэлийн тийм нийгмийн ажил хийсэн. Гэхдээ яасан бэ гэсэн чинь хэсэг байжгаад буцаад нөгөө спорт руугаа орсон чинь үнэхээр амжилт үзүүлээгүй. Тэгээд шүү дээ тий. Тестостероны хэмжээ буураад тэр зодтолж чадхаа болчихсон л байж та. Тэр нэг иршүүд байгаад байгаа тэр зодтолдох хэрэгтэй байсан тэр даврын ингээд даргалж. Булчингийн масс хүртэл ингээд шалгуулж. Эстроген ялгараад гарчин тий. Тий. Тестостерон биш оронд нь эстроген ялгаруулчихж байгаа шүү дээ. Тийм ийм сонирхолтой хүний түүх бол 2004 онд түүний талаар Beautiful Boxer гэдэг тийм байна. Үзэсгэлэнт боксчин гэдэг юм кино гарч ижээ. Тийм баха. Би жоохон байхдаа үзчихсэн санаад юу ч ойлгодгүй байхдаа л үзчихсэн шүү дээ. Ер нь доохой. За сонирхолтой байна. Энэ гэхдээ юу нөгөө сүүлийн бас нөгөө хүмүүсийн гол ярьдаг юм нь одоо ингээд заримдаа нөгөө жоохон хэтрүүлээд байгаа юмцэг бас байдаг хөөхгүй. Ер нь LGBT хөдөлгөөнийг одоогор миний мэдхийн лав ямар ч улсад энэ хүмүүс жирийн гэж хэлэхээр одоо бурууч чинь те сис хүмүүстэй сисгендер хүмүүстэй яг адилхан л эрэхтэй байгаа. Тэнд хуулийн ямар нэгэн залтар нэг эрхийг хассан эсвэл нэг эрх илүү заасан ч юм уу тиймэрхүү юм бол байхгүй байгаа. Тэгэхээр одоо жишээ нь Монголд ч гэсэн ерөн гардаг. За Монголч биш энтэнд ч юм аяг их гардаг нэг иймэрхүүг нэг барьж авч зодсон мөрсөн. Тэр чинь бол үндсэндээ иргэнээ зодсон асуудал байхгүй юу? Тийм тэгэхээр явдаг журмаараа явбал та адилхан иргэний журмаар л иргэний югаар л хамгаалагдана. Түүнээс биш та одоо транс учраас та илүү хамгаалагдана гэсэн юм. Илүү хамгаалагдах албагүй тий. Тэр яг жирийн иргэний хамгаалдаг шиг л хамгаална тийм учраас тий одоо тэгэл нөгөө нэг pride гэж хийдэг штэ. Нөгөө солонгон юм маань амируулал баяр жагсаал цуглаанаа хийгээл тэргөө хийж л байг л тийм үст. Тэгээ бас нэг юм санаанд орчлоо. Одоо энэ 100 хүн тутамд тэр өөрийгөө арай өөр эсрэг хүсээр мэдрээд байгаа хүмүүс энэ Таиландд бол арай илүү төрөд байгаа юм шүү дээ. Тэр нь одоо эд хуу хомн байдгийм үү? Эсвэл тэр орон нутгийн ургамал байдгийм үү? Аж ахуйтай холбоотой нэг л тийм өөр юм байгаад байна гэж би бол бодож байна. Яг тийч одоо тэгэхээр манай Монгол эрчүүдийн тестостероны левел төвшин дэлхийн дунджаас өндөр байдаг. Тийм үү? Тийм. Энэ бол яг батлагдсан байдаг. За энэний бүр гайхалтай гоё жишээ нь одоо яг нөгөө манай эх орондоо ирсэн байгаа амар төвшин гэдэг. За. Мундаг дуучин байна шүү дээ. Тэгсэн чинь ингэж юм. За би дуучин хүнээс сонслоо. Энэ бүр мундаг дуучин хүн ярьж байна. Дэлхийд баритон хоолой төрхөөлцөн гинэ. Тийм үү? Тийм. Нөгөө нэг Лючено Паваротти хэмээн шиг хүмүүст андуурсан байж болдог шүү дээ. Баритон алдартай хүмүүс байна. Баритон гэдэг чинь хамгийн эрэгтэйлэг юм бүдүүн хоолой юм байна. Тийм. Баргил бүдүүн хоолой юм байна. Тэгээд тийм учраас одоо энэ дэлхийд байгаа нөгөө баритоны 1 2 дугаар дуучид нь Монголоос байгаа. Тэгээд дэлхийд номер 1 2 юм уу тийм? Тэгээ Европ эднэрт ч одоо манай амар түвшин байд юм уу нөгөө манахнаас илүү гарах тийм баритон төрөхгүй байгаа гинэ. Нийтээрээ тэр нэг тестостероны асуудал байгаад байна уу? Мэдгүй байна. Одоо би шууд хэлчихлээр одоо сонсогчд маань хэрэв энийг мэдж байгаа бол комментоор хуваалцаарай тий. Тэгээд харин тийм байт юм одоо ингээд энэ тэнд би нэг юунд ажиллаж байхад би тэрний дараа дахиад нэг жишээ ярьчих. Яг тэнд ажиллаж явах тохиолдсон. Ер нь энэ зүүн даацаас ирж байгаа Малайз энэ төрөөс ирж байгаа нэг тийм одоо экспат маягийн төр мөр ирсэн ажиллаж байна шүү дээ. Нэг яагаад ч нэг жоохон үнэтэйг харагдаад тийм одоо нэг тийм ярьшүүд мужик юусэн биш. Тестостероных нь одоо төвшин ягаад ч юм төрөлхийн доош байгаад шүү дээ тий. Монгол хүний бол илүү идэг шүү ер нь судалгаа гарсан. Дээрэс нь би юу ярих гэжснээр сая сонсон мэхлэр нөгөө юу би нэг амар за нэрийг хэлээд явах маш олон хүнтэй нэг байгууллагад ажиллаж ирэл хэдэн мянган хүнтэй нэг байгууллагад ажиллаж байгаа. Тэгэхэд одоо ингээ нэг амар ядаргаатай залуу байдаг гэсэн юм. Ингээл ирээл наалтаал нэг ингээл зөвшөөрлөг байх чи хүрээл
Тэгэл нэг яасан гэсэн чи одоо ижил хүйстэн гинэ. Тэгээд тэр чи одоо тэр ижил хүйстэн биш үү? Тэр зүгээр эмхтэй хүн байсан ч гэсэн би тэгж хөргмээргүй штэ. Тий. Тэр чин тэгэхээр бас нэг бэлгийн дарамт биш наа. Тий. Нэг тий баг зэргийн ч юм уу. За мэдхгүй зарим хүнд бол хүн дээр тусч магадгүй штэ. Тэр чин тий би л тоохгүй байгаа болохоос магадгүй. Тэгтэл яднаад ядаргаатай байхгүй. Надад ч гэсэн тоохгүй ш нэг эмхтэй хүн ирээд ингэ шал өөр зэтэлтэй хүрээдэл. Тий. Тэгэнгүүт тэр нэг тийм өөр тэр нөхөр өөрөө хүний мэдрэмж байхгүй. Бас нэг залуу яасан гэсэн чинь одоо би тэгэд яг ажиллаа тараад ингээд нэг жоохон юм уу сууж исэн чинь одоо хүүхэн шүүхэн ярьж л таарнаад одоо ирчүүл болсон хайна. Би ч дайгуу тестостеронтой юм чаа. Тэгээд тэгсэн чинь ингээд нэг л олигтой юм ярьж өгдөггүй. Тэгжсэн өөрөө хэлж чинь өө мань чинь ижил хөөстэй. Тэгээд тэр болохоор хинч тэгж бодохооргүй л тийм залуу л байгаа байхгүй. Тэр над юусаа саад болж байгаа юм байхгүй. Тэгэхээр нэг тийм өөрсдийнх нь бас асуудал юу нь бол байдаг шүү. Энэ LGBTQ гэдэг хүмүүсийн. Одоо тэр гудамжаар тэр тугаан амируулахгүй заавал миний нүүрэн дээр ирж амируулах гэдэг нэг тийм. Тийм шүү дээ тий. Тиймэрхүү хандлага бас юу байдгийг гэдэг бас нэг хэлчмээр санагдаад байна. За баярлалаа. За та бүхэн шинжлэх ухаан тань мэдгүй од мөндөр суугийн бидний мэдгүй дэлхийн нэвтрүүлгийг NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107-гийн хост толгойноор хүлээн авч сонслоо. Шинжлэх ухаан тань мэдхүйг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр аялал боломжийн хүмүүст дураатай Join Me-ийн мэн аялын цахим платформ болон чанарыг танд авчирн ураатай Lenus Med компани хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids мультивитамин ажиллаа. За тэгээд хороогийн нэгэн өнгийг бидэндээ танилцуулсан өгүүлэгч орчуулагч Мөнхбаатар танд баярлалаа. За баярлалаа баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйцэтгэхний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.